Есүс Христтэй нэгдмэл ертөнцийн эзний хүмүүсээ үнэн ч итгэлтэй Эфес хотын хоог мөнхийн эцэг ертөнцийн эзэн их эзэн Есүс Христ хоёр маань та нарт хайртай байж бүгдийг чинь амар тайван байлгах болтугай. Миний нэр Пол. Есүс Христ ертөнцийн эзний хүслээр намайг өөрийн төлөөлөгч болгон томилсон. Их эзэн Есүс Христийг бидэнд илгээсэн ертөнцийн эзэн эцэг маань үрд мандах болтугай. Есүс Христ ирж бидний төлөө хийж өгсөн сайн сайхан бүхэн ёр бусын ертөнцтэй холбоотой. Энэ бүхнийг тэр ертөнцийн эзний хүслээр хийсэн юм. Учир нь биднийг хүн төрлөختний дотроос сонгон авч Есүс Христтэй нэгдүүлэхийг ертөнцийн эзэн орчлонг бүтээхээсээ ч өмнө шийдсэн байжээ. Иймээс ч биднийг гэмгүйд тооцож өөрийн болгон авлаа. ертөнцийн эзэн бидэнд их хязгааргүй хайр ивэл үзүүлж Есүс Христээр дамжуулан өөрийн хүүхдүүд болгохоо бас шийджээ. ертөнцийн эзэн хайрт хүүгээ өгөхдөө бидэнд хэр зэрэг хайртай болохоо харуулсан билээ. Түүний зорилго нь өөрийнхөө яндашгүй их хайрыг биднээр магтуулахад оршино. ертөнцийн эзний хайр үнэхээр хязгааргүй. Энэ хайрыг харуулахын тулд түүний илгээсэн Есүс алагдаж бидний гмийн ялыг амь насаараа цагаатгаж өглөө. Зөвхөн ертөнцийн эзний энийг хайрл бидний оюун ухаанд гэрэл оруулж чадна. ертөнцийн эзэн тавьсан зорилгоо Есүс Христээр дамжуулан биелүүлэхэд өрдөн тодорхой бус байсан тэр зорилго бидэнд илэрхий боллоо. Тогтоосон цагтаа Есүс Христийн гарт бүх орчлон ертөнцийг өгөх нь түүний зорилго байжээ. ертөнцийн эзэн шийдсэн бүхнээ хийдэг. Есүс Христэд итгэсэн анхны хүмүүсээр өөрийнхөө яруу алдрыг мандуулахыг ертөнцийн эзэн хүсжээ. Тиймээс биднийг сонгон авч хүслээ биелүүлв. Бид бүхэн еврей үндэстэн байлаа. Гэтэл та нар өөр үндэстэн боловч Есүс Христийн тухай үннийг сонсоод бидний адил итгэсэн. Тэр үнэн бол ертөнцийн эзний өгсөн аврал юм. Ийхүү та нар мөнхийн зовлонгоос зайлжээ. Тэгээд Есүс Христтэй нэгдэхэд чинь ертөнцийн эзэн амлсан ёсороо та нарт ариун сүнсээ илгээлээ. Энэ нь ертөнцийн эзэн та нарт өөрийн тамгыг дарсантай адил билээ. Одоо та нар нэгэнт түүнийх болжээ. Бид хожмын нэгэн цагт ертөнцийн эзнээс ёр бусын өмч хөрөнгийг хүлээн авна. Тэр бидэнд эхлээд ариун сүнсээ өгсөн учраас өмч хөрөнгийгч бид авах нь зайлшгүй. Энэ бол ертөнцийн эзний урдаас өгсөн баталгаа мөн. Туйлын ариун ертөнцийн эзний хүмүүс магтан алдаршуулахын учир энэ билээ. ертөнцийн эзнийх болж та нар Есүсийн эзэнд итгэж түүний бүх хүнд хайртай болсныг мэдхдээ би үүний төлөө их эзэндээ өдөр шөнөгүй баяр талархлаа илэрхийлж байна. Бас би их эзнээсээ та нарын төлөө олон юм гуйж байна. Их эзэн Есүс Христийн маань өргөмжлөн хүндэтгдэг яруу алдарт ертөнцийн эзэн эцгийг та бүхэн илүү сайн ойлгох ёстой. Та нар түүнээс сүнсийг нь авч тэр сүнс оюун бодлыг чинь гэгэрүүлж их эзнийг илүү сайн таниулах болно. Бас нэг чухал юмыг би түүнээс гуйдаг. Энэ нь ертөнцийн эзний хүчээр тийхүү гэгэрэхтэй үнэн байдлаа ойлгож чадах нь чухал. Үүний дотроос хамгийн чухал нь нэгдүгээрт ертөнцийн эзэн өөрөө та нарыг Есүст итгүүлсэн гэдгийг ойлгох. Тэр итгэлийн үр дүн ямар болохыг ойлгож амьдралдаа аль болохоор ашиглах түн. Хоёрдугаарт та нар ертөнцийн эзнийх болсон учраас түүнээс туйлын сайхан ёр бусын баялагийг авна. Тэр баялаг нь чухам юу болохыг ойлгож амьдралдаа авч хэрэглэх түн. Гуравдугаарт ертөнцийн эзэн ёр бусын хязгааргүй их чадaltaй. Энэ хүч чадал нь бас Есүст итгэгч биднийх болдог. Үүнийг бас ойлгож амьдралдаа ашиглах түн. Энэ нь хэр зэрэг их хүч чадал болохыг ертөнцийн эзэн Есүс Христээр дамжуулан бидэнд харуулсан. Есүс Христ алагдахад ертөнцийн эзэн тэр агуу их хүч чадлаараа дахин амьлуулж ёр бусын ертөнцтэй авчран баруун гарынхаа хүндэт суудалд суулгажээ. Энэ ертөнцийн жирийн болон ёр бусын эрх баригч, засаг төр, удирдлага, хаад ноёд болон хамгийн хүчит гүргэн улстай зүйрлэшгүй их эрх мэдэл бол энэ мөн. Энэ эрх мэдэл одоо ч байгаа, ирээдүйд ч байх болно. ертөнцийн эзэн өөрийнхөө хүмүүсийн төлөө дээрх эрх мэдлийг Есүс Христийн гарт өгч тэдний тэргүүн болгон тавьжээ. Иймээс тэр хүмүүс нь Есүс Христийн бие юм. Ёр бусын Есүс Христ
энэ хорвоод хаа сайгүй оршин бүхнийг захирч байна. Түүнд итгэдэг хүмүүс түүний бие учраас зан чанарыг нь бас илэрхийлж чадна.